Ер нь бол сая энэ хуульчин унж босоод байсан шалтгаан чи энэ шүү дээ. Ер нь яг нь баруун бүсээ сонгогдсон гишүүд, улсын их хурлын дарга эднэр л өөрсдөө энэ хуулийг унагцсан шүү дээ. Та нар өөрсдөө бүгдээ л мэдчихлээ. Тэгээ одоо үндсэндээ 20 хоногийн дараа буцаад ороод ирж байна. Орж ирэхдээ яг энэ дээр тэр тухайн бүс нутгийн хөлийн бомтор оруулж байгаа тэр ковот байна уу, үнийн хяналтын доктортой байлгах энэ бол энэ заалт бол болж байгаа байхгүй юу? Тээврийн зардлыг бууруулна гэдэг бол одоо бол боломжгүй зүйл шүү дээ. Бид нар төрөөс тэр тээврийн зардал дээр компенсац өгнө гэж байгаа бол эн чинь ахаад хулгай лойвор явна. Тэр зөв улсын жилийн хэрэгцээний 3-1 нь байна уу, тодорхой хэмжээний стратегийн нөөц байх шаардлагатай, Улаанбаатар нөөцд бол байх шаардлагатай. Гэхдээ 100 мянган тонн гэдэг тоо яаж гарсан бэ? Өмнө хэд байсан бэ гэж асуусан юм л да. 50 байсан юм уу, хэд байсан? Ингээ шууд хатуу 100. За Батчаргал гишүүний микрофоныг өгье. Социализмын үед бид баруун бүс нутгийнхаа гурил тэжээлийн хангалтын тодорхой хэсгийг тэндээ үйлдвэрлэж ирсэн юм. Атрын 4-р аяны хүрээнд тэрнийг сэргээ гэдгийг энэ тогтоол дотор бүр яг зааж өгсөн. Тэгэхээр энэ асуудал жилээс жилд буурах хэлбэрээр явна. Ойлгож байна. Дотоодоос хэрэгцээг хангагдана гэсэн үг байхгүй юу? Тэр хүртэл тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй байна. Нэгэнт бид дотоодын үйлдвэрлэлээр дэмжинэ гэж байгаа бол энд үйлдвэрлэсэн гурилаасаа тийшээгээ тодорхой хэмжээний гурил очих хэрэгтэй болж байна. Тэр үн өндөрсгөөд байгаа гол асуудал дээр бас тодорхой хөнгөлөлтийн зарчим баригдах ёстой гэдэг энэ зарчим байна. Цаанаас нь оруулж ирэх асуудал байна. Энэ хоёр нийлнэ. За тэр 100 мянга гэдэг тоо бол ерөөсөө нийт хэрэглээний чинь 3.1. Тийм учраас энэ 100 мянга гэдэг тоо яг энэ үгээрээ манай бүх баримтчгүүдэд тусч ороод явж байгаа тоо гэдгийг одоо зориуд хэлмээр байна. Бид ч угтаа нэг 340 мянган тонн Улаанбаатар